бүгд эзний үгээр харахаас өмнө залбирая. Бидний зүрхсгэлтэй үгээр хэлэх болтугай гэж хэлсэн. Эзэн бурхан минь танд бид нар энэ баярлалаа. Энэ цагийг та өгч байгаа баярлалаа. Энэ газрыг зөвшөөрч өгсөн баярлалаа. Энэ байгаа бүх хүмүүсийн төлөө баярлалаа эзэн минь. Та бидний зүрхсгэлийг одоо та өөрийнхөө өрөө хандуулж өгөөч эзэн минь. Та бидэнтэй ярьж өгөөрэй. Бидний зүрхсгэлийг та өөрийнхөө зүрхсгэлтэй холбож уйж өгөөч гэж эзэн минь. Та бидний зүрхсгэлийг хөвлөж өгөөрэй эзэн минь. Эзэн минь таныг бид нар итгэлийн ахын дүүс гэдэг утга учирыг өнөөдөр та бидэнд ойлгуулаарай эзэн минь. Энэ гэр бүлийн утга учирыг цаг хүрээг биднэрт өнөөдөр харуулж өгч гэж байна. Энэ цагийг таньгаар даатгая. Та миний амаар миний үг хэлээр дамжуулан та надаар дамжуулан энэ байгаа хүмүүсийн зүйлсийг та өөрийнхөө хүссэн үгийг тахилж өгөөрэй. Та хүслээ бидэнд хэлж өгч гэж байна. Энэ цагийг таньгаар бидэнд даатгаж байна. Энэ цагийг юрууж өгөх танаас чистээс Есүсийн нэрээр гэж байна. За бүгдээрээ Филиппой номын 4-р бүлгийг гаргая. Филиппой номын 4-р бүлэг маань шинэ гэрээний 304-р хуудсан дээр байна. Филиппой 4 өнөөдөр 10-аас 23 дугаар ишлэлийг уншина. Тэгээд энэ ишлэлийг уншихаас өмнө би яг энэ номын тухай нэг тоймыг дахиад би танарт нэг сануулгах юм. За энэ Филиппой гэдэг энэ загтлыг Паул Филиппой хотод байгаа чуулганд зориулж бичсэн байна. Энэ загтлыг хизээ бичсэн бэ гэхээр Паул шоронд юм уу тийм нэг 20 байх үедээ бичсэн. Тэгэхээр та бүхэн төсөөлж яж болно. Энэ тийм амар нөхцөл байдал биш. Хүн нөхцөл хавчлагтай, дарамттай, тарчиг, ядуу, эрхчлөө нь хоригдсон, дуртай юмаа хийж чадахгүй тийм нөхцөл байж байгаа. Тэгээд энэ маань бас энэ загтлыг бичгтээ Паулын амьдралын нэлээд төгсгөл рүү ойртож гисэн үе байгаа. Яагаад гэвэл Паул хэлэхдээ би нэг талдаа би үхээд эцэндээ би очимоор байна. Харин нөгөө талдаа би энэ дэлхий дээр юу хүчтэй байх юм бол би та нарын төлөө, та нарын төсөөнд би байх болно гэж хэлж байгаа маань нас нь нэлээд явчихсан, бас амьдралынхаа төгсгөл рүү ойртчихсан байгаа үе гэсэн. Тэгээд энэ Филиппой гэдэг хотод байгаа чуулганыхан Паулыг хот дамжаад ингээд явж явах үеэс нь ахуулаад тусалж исэн. Яг сайн мэдээний тараахын үгээр тань эхнээс нь ахуулаад Филиппойчууд Паулыг дэмжиж байсан. Энэ Филиппой хотынх маань өөрсдөө тийм одоо баян шинэдэг ерөөсөө биш, харин өөрсдөө тарчигч гэсэн өөрсдийнхөө чадах хэмжээгээр Паул руу тусламж явуулж исэн. Тэгээ энэ удаа эдгээр яаж тусалж Тессалоникт байхад нь тэднэр Паул бэлэг явуулсан гэж Паул дурдж байгаа. Тэгвэл энэ удаа тэднэр яаж тусалсан бэ гэхээр өөрсдийнхөө нэг гишүүнийг явуулсан. Тэр гишүүнийх нь нэр нь Эпафродит гэдэг нэртэй. Тэр хүн одоо Паулийн байгаа газар энэ бараг Ром юм шиг байгаа. Байхад нь очоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлээд туслаад одоо тэгээ буцаагаад нөгөө Эпафродитийг Филиппой хот руу буцаагаад явуулж байгаа. Тэгээд энэ хүн маань бас Паултай байх үедээ нэг өвдөөд бараг үхэх шахсан. Тэгээд тэрийг нөгөө Филиппой хотынхан дуулаад бас нэлээд санаа зовж исэн байна. Тэгээд одоо бараг л тийшээ явцсан чи бараг л амиа алдчихлooгээд тэгээд Паул маань буцаагаад явуулаад тэдний сэтгэлийг амраахыг бас явуулж байгаа. Бас энэ хүнээр дамжуулаад явуулсан бидэг сэлтийг нь хүлээж аваад тусламжийг нь аваад баярлаа гэдгийг хэлж илэрхийлж энэ загтлыг тэр хүнтэй цуг явуулж бичсэн байна. Тэгээд энэ Филиппой чуулганыхан тэгвэл энэ Паулийн хувьд өөрийнх нь хайртай дагалдагч нар нь өөрийнх нь хайртай бас хамтрагчид энэ сайн мэдээний төлөө өөрийнх араас нь дэмждэг хүмүүс байна. Тэгвэл үнэхээр Паулийн бичсэн загтлууд дотроос энэ Филиппой бичсэн загтал бол нэгэн тийм дотн үг хэллэгтэй ямар нэгэн та нар энийг та нар ингээрэ гэсэн тийм буруутгасан тэднийг жоохон зэмлсэн тийм юмар багтай. Харин тэдэрт маш их ойр дотн сэтгэлийнхаа үгийг хэлсэн ойр дотн байдлаа харуулсан загтал байна. За тэгвэл энэ загтлын одоо тэгээд төгсгөлийн хэсэг дээрээ энэ өөрийнхөө хайртай энэ хүмүүс Паул юу гэж хэлж байгааг зүг юм шиг. 4-ийн 10-аас 23 бас. Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт
уучлаарай тийм. Колосайг уншиж байна. Филиппой 4-ийн 10-аас 300 хуудас 300. Эцэст нь та нарын миний төлөөг санаа тавилт сэргсэн тул би эзэнд маш их баярлаж байна. Үнэндээ та нар санаа тавьж байсан боловч үүнийгээ үзүүлэх боломж байгаагүй билээ. Би үүнийг дутагдсны улмаас ярьж байгаа юм биш. Учир нь би ямар ч нөхцөл байдал байсан сэтгэл хангалуун байж сурсан. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. Ямар ч альва нөхцөл байдал өлсгөлөн болон затгалан байх, дутагдах, элбэг байхын аль альны нууцад би суралцсан. Надад хүч өгөгч түүгээр би бүгдийг хийж чаднаа. Гэсэн ч та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайн байсан. Сайн мэдээг анх номлох үед намайг Македоноос явсны дараа авах өгөхийн хэрэгт ганцхан та нараас өөр нэг ч чуулган оролцоогүйг Филиппойчууд та нар өөрсдөө бас мэдэж байгаа. Яагаад гэвэл Тесалоникт байхад хүртэл та нар нэгээс илүү удаа надад хэрэгтэй юмыг маань илгээсэн. Би бэлгийг чинь ирж байгаа юм биш. Харин та нарын үнэлгээ нэмэгдэж буй үр ашигт нь ирж байна. Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хамгаалсан. Би Эпафродитос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурхан таашаагдах тааламжит тахил ба ангиллун өнөр юм аа. Миний Бурхан өөрийн алдардах баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээс тань хангана. Бидний Бурхан эцэгт алдар нь үеийн үед байх болтугай. Амен. Христ Есүс доторх ариун хүн бүрд мэнд хүргээрэй. Надтай хамт байгаа бүх ах トゥ нар та нарт мэнд хүргэж байна. Бүх ариун хүмүүс ялангуяа Цэзрийн гэрийнхэн та нарт мэнд хүргэж байна. Эзэн Есүс Христийн нэгүсэл та нарын сүнстэй хамт байх болтугай. За, Паул маань загтлаа ингээд дуусгаж байна. Энэ 10-аас 13 дугаар ишлэлдээ Паул өөрийнхөө нөхцөл байдлын тухай Филиппойчуудад тайлбарлаж байна. Түрүүн хэлсэнтэй шоронд байгаа, хоригдчихсан, өөрийнх нь талаар өөрийг нь алах хай цааз өгөх юм уу, ямар шийдвэр өгөхийн тэр ялаа хүлээгээд сууж байгаа. Тийм хүн нөхцөл байдал байж байгаа. Гэхдээ энэ загтлын уртлын бүлгүүдийг бид дахиад эргээд унших юм бол та нар баяр хөөртэй бай. Тэгээ намайг ингэж хоригдоод, намайг хэцүү байсны төлөө битгий уурдах, битгий гонёг харин баяр хөөртэй бай. Яагаад гэвэл миний энэ хоригдож байгаа маань сайн мэдээний төлөө юм аа. Тийм учраас та нар баяр хөөртэй бай гэж өөрийнхөө нөхцөл байдлын шал эсрэг зүйлийг олон удаа дурдсан байна. Баяр хөөр гэж олон дурдсан. Тэгвэл энэ Паул ямар нөхцөл байдалд энэ хүн нөхцөл байх байдлаа Паул нэг зүйлийг сурсан гэдгийг хэлж байгаа. Тэр нь юу вэ гэвэл сэтгэл хангалуун байхын нууц бол ямар ч нөхцөл байдлыг Христийн хүчээр туулах юм аа гэдгийг сурсан. Дахиад би хэлье. Сэтгэл хангалуун байхын нууц бол ямар ч нөхцөл байдлыг Христийн хүчээр туулах юм. Хүний амьдрал янз бүрийн нөхцөл байдал гарч ирдэгтэй адилхан Паулын хувьд яг энэ бол маш хүн нөхцөл юм байна. Хүний амьдрал хангалуун байх үе байдаг. Дутагдах, бачигдах үе байдаг. Элбэг хангалуунтай байх үе байдаг. Бас ядуу зүдүү байх үе цаг бас байдаг. Тэгвэл Паулын энэ үед яг би ямар ч нөхцөл байдал байсан бэ? Би элбэгч бай, дутагдагч бай, би ядарсан ч бай, би зовсон ч бай. Харин ямар ч үед би сэтгэл хангалуун байхын нууцыг би сурсан гэж. Энэ бол хүний амьдралын хувьд маш чухал зүйл. Христэд бид нар итгэснээрээ хүний амьдрал баян сатгалан чинэлэг юусоо дутах юмгүй, зовх юмгүй болно гэж Иесус биднэрт хамлаагүй. Иесус харин ч бүр эсэргийг нь та нар намайг дагахаасаа өмнө ямар үн төлөөс төлөх вэ гэдгээ чи ихлээр тооцоорой. Тэгээд дараа нь миний дагалж болоорой гэж хэлж байсан. Тэгээд Иесусыг дагнаа гэдэг бидний амьдралаас бас тодорхой хэмжээний төлөөс золиосыг шаардна. Гэхдээ тэр маань үнэхээр үнцэнтэй золиос байдаг. Би түрүүнээсээ Иесусд итгэхэд амьдрна гэдэг бол баян сатгалан
бас Есүс Бурханаас би уйлсан юм болгоно аваад миний хүссэн машиныг өгөөд миний хүссэн байрыг Бурхан надад өгдөг тийм Бурхан биш ээ. Бас тэгж заадаг хүмүүс байдаг. Та итгэх юм бол итэг тунхаг л тэх юм бол авна. Итэг тунхаг л авна гэж итэг ингээд нэг тийм Бурханыг баг нэг машин шиг болгоцсон. Хүссэн юм хэлээд авах юм бол тэр чинь гаргаад ирдэг машин шиг болгосон тэгж номлодог сургаал байдаг. Үүний нэг жишээ гэвэл одоо би баяжих сайн мэдээ гэж би орчуулад байгаа. Тэр маань та нар вебсайтн дээрээс уншаарай. Тэр маань юу гэж хэлдэг вэ гэхээр та нар тунхаглаад хилээд итгээд тэгэх юм бол Бурхан чиний хүссэн машиныг чи өгнө. Хүссэн тэр үнэтэй цайтай байрыг чи үнэтэй цайтай машиныг чи өгнө гэж номлодог. Тийм номлогчдод зөндөө бий. Харин тэгвэл Паул энэ үед ямар нөхцөл байдал байна? Паул яагаад Паулыг итгэлгүй байсан гэж хэлэх вэ? Паул итгэлээр дутаад ингээд зовж шандаа шоронд орчихсон. Гачигдыг дутагдаад бүр хүнээс бусдаас бусад чуулганаас тусламж авах дээрээ тулчихсан гэж хэлэх. Үнэхээр тийм биш. Бурхан бидэрт хэрэгтэй юм маань өгнө, харин бид нар хүссэн юм болгоо маань өгдөг машин бол биш. Тийм учраас үнэхээр Паул материалын юмар илбэг дэлбэг байх үедээ сэтгэл хангалуун байна гэж хэлээгүй. Би ямар ч нөхцөл байдал илбэгч бай, дутмагч бай, би гачигдсан ч үе бай, ямар ч үе бай сэтгэл хангалуун байхыг би сурсан гэж хэлж байгаа. Тэгвэл үнэхээр хүн сэтгэл хангалуун байна гэдэг бол миний эргэн тойрны нөхцөл байдал би материалын зүйлээр хэр илбэг дэлбэг байхаас хамаарахгүй. Үнэндээ бол би сэтгэл хангалуун байе гэвэл харин тэгвэл би ямар ч нөхцөл байдал би юмар илбэгч бай, дутмагч бай, Христийн хүчээр би бүх юмыг туулж чадаж байвал би сэтгэл хангалуун байдаг гэсэн. Би хичнээн их мөнгөтэй байлаа гэдээ би сэтгэл хангалуун байхгүй ч бас болно. Хэрвээ би үнэхээр ямар ч нөхцөл байдал Христээс би хүчийг авч Христээс тэр амьдрал туулах хүчийг, урам зориг, баяр хөөргийг авч сурах юм бол тэр сэтгэл хангалуун байдлын нууцыг сурч байгаа. Бас нөгөө талаа Паул хэлэхдээ те Филиппочууд та нар надад туслах ёстой гэж хэлээгүй. Би зовж байна, та нар надад туслах ёстой гэж шаардаагүй. Тэднэрээс бас горьдсон, хүлээсэн, шахсан, шаардсан тийм хандлага энэ загтлаас ерөөсөө авахгүй. Би үнэхээр зовсон. Гэхдээ би заавал хүнээс тусламж авах ёстой гэж хэлээгүй. Нөгөө тэднэрээс та нараас би юм авах ёстой гэж шаардаагүй. Гэхдээ харин юм хүлээж авах юм бол баяртайгаар хүлээж авч байгаа. Тийм учраас Паул би ямар ч үед илбэг дэлбэгч бай, ядуу дутмагч бай, аль ч үед би Христийн хүчээр би бүхнийг туулж сурсан. Энэ маань сэтгэл хангалуун байдлын нууцаа гэж Паул хэлж байгаа. Тэгвэл үнэхээр бидний өнөөдөр Христэд итгээд амьдарч байгаа хүмүүсийн хувьд энэ сэтгэл хангалуун байдал сурсан гэдэг бол маш том хичээл байна. Бид нар өнөөдөр амьдрал гайгүйч байж болно, хэцүүч байж болно. Тэ сэтгэл санааны хувьд хэцүүч байж магадгүй, зовсон ч байж болно. Харин тэгвэл ямар ч үед Христээс тэр тухайн нөхцөл байдлыг туулах хүчийг авч байвал бид нар сэтгэл хангалуун байдал суралцж байгаа гэсэн. Тэр нууцыг бид нар авч байгаа гэсэн. Суралцж байгаа гэсэн. Чааш нь 14-өөс 16 дугаар эшлэлдээ Паул юу гэж хэлснээр дахиад хүмүүс харъя. Та нар миний төлөө санаа тавилт сэргсэн тул би эзэнд маш их баярлж байна гэж байна. Тэгээ 14-өөс 16 дээр гэсэн ч та нар миний зовлонгоос хуваалцахдаа сайн байсан. Намайг анх сайн мэдээгээ тараагаад явхад зөвхөн та нар л надтай хамт түншилсэн. Та нар л миний зовлонгоос хуваалцаж надад миний араас дэмжлэг явуулж ирсэн гэж хэлж байгаа. Тэгвэл түрүүн биеснээр те үнэхээр Тессалоникт байхад нь энэ чуулганыхан бүр материалыг одоо тусламж явуулсан. Өөрт нь хэрэгтэй зүйлээр хангасан. Мөнгө ч гэдэг юм уу, тухайн үед аялалд хэрэгтэй хүнжилч байдаг юм уу, гуталч байдаг юм уу, хувцас ч байдаг юм уу, өөрт нь хэрэгтэй зүйлийг тусламж болгож энэ явуулж ирсэн. Тэгээ бас нөгөө талдаа Паул хэдийгээр өөрөө гарчигдсан, зовсон тэр нөхцөл байдал сэтгэл хангалуун байхыг сурсан боловч бас өөрийнхөө нөхцөл байдлыг миний зовлон гэж хэлж байгаа. Үнэхээр яг үнэн бодит байдлыг хэлж байгаа.
14-р эшлэл миний зовлонгоос та нар хуваалцж байгаа учраас би та нарт баярлж байна. Миний зовлонгоос та нар тэгэхээр нэгтлэн миний нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа шүү гэдгийг хүлээн зөвшөөрч нөгөөдөө бас хэлж байгаа гэсэн. Тэгвэл энэ нь тэр хүн ядуу зарчиг байж байгаа үед эсрэг хангалуун байдлыг сурах гээд нөгөө талаасаа бид нар орхих ёсгүй гэсэн. Хэрвээ хэн нэгэн хүн зовж байгаа бол нөгөө хүндээ мэдээж тэр хичээл болно. Харин нөгөө талдаа бол тусалж чадах хүн байвал тэр хүний зовлон гэж хараад туслах хэрэгтэй гэсэн. Паул хэлэхдээ те өөрийнх нь нөхцөл байдлыг зовлон гэдэг хэлж байгаа. Тийм учраас миний зовлонгоос та нар хуваалцж байгаа баярлалаа гэж байна. Тэгвэл өнөөдөр бидний эргэн тойронд итгэлийн ахын дүүс маань ямар нөхцөл байдалд байна вэ? Таны эргэн тойронд итгэлийн ахын дүүс дотроос ч зовж байгаа, шаналж байгаа, хүн нөхцөл байдалд байгаа, дутуу тарчиг байгаа тийм хүн байна уу? Мэдээж тэр нөхцөл байдлын тухайн хүндээ энэ нөхцөл байдлын дундор би яаж Христийн хүчийг тулах вэ гэдгийг нөгөө хүн сурж байгаа. Гэхдээ хэрвээ тэр нөхцөл байдлыг итгэлийн ахын дүүс нь харах юм бол яг энэ Филиппойчууд Паул тусалсантай адилхан бид нар бас чадах хэмжээгээр туслах нь сайн. Хэрвээ бурхан биднэрт тэр хэрэгцээ байгааг харуулж өгөх юм бол бас бид нар гараа сунгах хэрэгтэй. Нөгөө талаасаа Паул миний зовлонгоос та нар хуваалцж байгаа учраас гээд нөгөө тусламжийг хүлээж баяртайгаар хүлээж авсантай адилхан тэр бусад хүн гараа сунгаад тусалж яхад нь баярлаа гэд бас хүлээж авах сурах хэрэгтэй гэсэн. Үгүй надад хэрэггүй би ингээд өөрөө болчихно гэдгээр биш. Харин хэрвээ хэн нэгэн хүн гараа сунгах юм бол баярлаа гэд бас даруухнаар тэр тусламжийг хүлээж авах хэрэгтэй гэсэн. Тэгээ би бас нэг хичээн гэрчлэлийг та нарт нэгэн сануулъя. Төмөршөө гэдэг хичээн гэрчлэлийг вебсайтн дээр та нар зарим харсан байж магадгүй. Тэр ихч маань өөрөө тэтгэвртэй гарчсан ихч. Тэтгэврийнхаа мөнгөөр тэр нэг аль аймагт байлаа. Тэр Баян үлгээд байлуу да. Ядуу айлын хүүхдүүдэд тэтгэврийнхаа мөнгөөр 2 жил хүүхдүүдэд хоол өгсөн. Тэр ихч хэн нэгэн хүн надад туслана. Би гадаадын байгууллагаас мөнгө олоод энэ хүүхдүүдийг туслая гэж хэлээгүй. Тэгж мэдээж болно. Тэр нэг арга байж болно. Тэрийг буруу харах байхгүй. Гэхдээ тэр хүн юу гэсэн бэхээр надад ямар боломж байна гэд өөрийнхөө тэтгэврийн мөнгөөр 2 жил тэр ядуу айлын хүүхдүүдийг хооллсон байна. Тэгээд дараа нь бүр зогсохгүй настайчуудад зориулсан амралтын газар байгуулсан байна. Бас л өөрийнхөө хүчээр хин нэгэн гадаадын том мөнгө тусламжийг авалгүйгээр өөрөө зүтгэсээр байгаа тэр нас тэтгэвртэй гарчихсан хүн шүү дээ. Тэгэхээр 60 гарчихсан ихч амралтын газар байгуулад 2 жил хүүхдүүдийг Монгол ядуу хүүхдүүдийг хооллоод явж байна. Тэгвэл тэтгэвртэй гараагүй цэн залуу насндаа яваад бидний хувьд те түүнээс илүү бас хийж болдог. Нөгөө талдаа бас тэтгэвртэй гарсан хүн хүртэл бас тийм зүйлийг хийж болдго юм байна. Монгол хүн тэр гадаад хүн биш. Бүр монгол хүн. Тэгээд зүгээр тэтгэвртэй гарчихсан нэг ихч маань тэтгэврийн мөнгөөр тийм юм хийж чадж байгаа. Сэтгэлийн байвал тэр агуу зүйлийг Бурхны төлөө хайраа харуулж, өгөөмөр сэтгэлээ харуулж хийж болж байна. Түүнхээр тэр бол маш агуу гэжтэй дөө. Тэгвэл эндээс бид нар юу харах вэ гэхээр бид нар хэрвээ сайн мэдээний төлөө түншлэх юм бол тэр маань практик тусламжаар баталгаажж байна. Сайн мэдээний төлөө түншлэл практик тусламжаар баталгаажж байна. Хэрвээ би одоо жишээлбэл сайн мэдээний төлөө Есүсийн сайн мэдээ хүмүүс хүргийгээд хамтарч ажиллая гэж байгаа бол тэр байдлаа бид яаж харуулах вэ? Яаж бодитоогоор би батлах вэ гэвэл практик бодит тусламжийг үзүүлснээр бид нар би үнэхээр түүний чинь төлөө сэтгэлтэй юм шиг үгээ харуулж байгаа гэсэн. Хэрвээ би бодит юм хийхгүй байгаа бол нэг сайн биш. Яг байж болно араас нь залбирч болно. Гэхдээ харин баг их гэлтгүүгээр ямар нэгэн байдлаар бид нар тусламж үзүүлж чадах юм бол бид нар үнэхээр тэр сайн мэдээний төлөө сүнслэлтэй бид нар хамтарч ажиллаж байгаа тэр байдлаа би сэтгэл гаргаж байгаа юм шүү гэдгийг харуулж байгаа. Бас бид нар Монголд манай цуглаанд дөнгөж эхлээд удаагүй байх үедээ бид нар Африкийн нэг сүмд бид нар туслая гэж залбираад тэгээд мөнгө цуглуулсан. Тэр дөнгөж цуглаа маань дөнгөж эхэлж ирсэн үе. Тэгээд бид нар өргөл аваад тэгээд Африкт байгаа тэр Монгол Африкт байгаа христийн цуглаан руу бид нар бэлгээ явуулсан.
Тэгээ тэр маань Монгол гэдэг газрын улсын тухай бараг сонсоогүй байх үед тий 90-ад оны дундуур Христийн тэгвэл Монгол байгаа Христийн нэгэн цуглаанаас Африкт байгаа хүмүүс тусалж байна гэдэг мэдээ тарсан. Үнэхээр өнөөдөр ч гэсэн яг Англи байгаа Христэд итгэгчид бид нар бүр яг энэ групп маань за тэгээд Манчестер, Ноттингем байгаа групп маань ч гэсэн нийлээд бид нар сайн мэдээний төлөө бид нар ямар практик алхам хийж тусламж үзүүлж болох вэ? Хинд үзүүлж болох вэ гэдэг тухай бид нар бодож байна. Тэгээ би нэг нэлээд хэдэн сарын өмнө та нарт яг нэг саналыг тавьж ирсэн те. Монгол илгээлтийн эзэд ажиллаж байгаа газрууд байгаа. Тэр Монголоос илгээгдсэн бор зүрхээрээ явж байгаа Монголын илгээлтийн эзэдэд цөмөрөө монголчуудын мөнгө гээд араас нь дэмжиж явуулъя гэсэн санал байсан тийм. Өргөлийнхөө тодорхой хэмжээг тийм хэд гэдгийг өөрсдөө шийдэж болно. Тодорхой хэмжээг бид нар тогтмол хадагшин бүр ялангуяа бүр Монгол илгээлтийн эзэдэд явуулах юм бол үнэхээр бид нэр сайн мэдээний төлөө яг энэ Филиппой хон Паулын араас чадах хэмжээгээр хүн явуулаад материалыг тусламж явуулж байсан сайдхан бид нар тэгвэл одоогийн хэмжээнд бид нар мөнгөө бид нар тусалж болж байна. Дараагийн удаа бид нар яг энэ Филиппойн Эпафродит Паул дээр Ромд очиод туслаад бүр амь насаа алах дээрээ тусаад тий өвчин тусаад тэгжсэн шиг бид нар хүн бас илгээж болно. Яг тэр шиг би тэгээд энэ зүйлийг та нар цааш нь ажил болгоосэй гэж хүсэж байгаа. Тэгээд саяхан Солонгос болсон илгээлтийн шуулганд Англиас 2 хүн маань төлөөлөд очсон. Тэр хүмүүс маань бас яг маш хүн нөхцөлд ажиллаж байгаа Монгол илгээлтийн эзэдтэй уулзсан. Тэдний нөхцөл байдлын гэрчлэлийн тухай сонссон. Тэгвэл тэр хүмүүст туслах боломж бидэрт өнөөдөр шууд нээлттэй байгаа. Тийм учраас үнэхээр бид сайн мэдээний түншлэлийг миний зүрх сэтгэл тэнд байгаа юм шүү гэдгийг харуулъя гэж бид нар практик байдлаар бид туслах юм бол маш том алхам байх шүү. 17-оос 20 дугаар эшлэлийг зураг шааш нарыг. Паул Филиппойчуудад ингэж хэлж байна. Би та нараас бэлгийг чинь хайж байгаа юм биш ээ. Би та нараас бэлэг аммаар байгаадаа биш, харин та нарын үнэлгээ нэмэгдэж буй үр ашгийг чинь би ирж байна гэж хэлж байна. Энэ юу хэлээд байна гэхээр би та нараас бэлэг аммаар байгаадаа биш, харин та нар бэлэг явуулснараа, тусламж явуулснараа, ийм практик алхам хийснээрээ та нарын сэтгэл тэндээс харагдаж, та нарын үйлчлэл чинь үр жимстэй байгаа юм шүү гэдэг юм. Та нарын үйлчлэл чинь үр жимстэй байхыг би хүсэж байна. Үр жимс чинь ийм байдлаар илэрчээвэл би баярлж байна гэж Паул хэлж байна гэсэн. Тэгвэл цааш нь үргэлжлүүлээд Паул би Эпафродитос та нарын илгээсэн юмсыг танд хүлээн аваад дүүрэн байна гэж. Ямар нөхцөл байдал байгаа нэ те? Шоронд хоригдсон, маш хүнд бараг алх ялах тийм цаад захуулах ял хүлээгээ сууж иж магадгүй тийм нөхцөл байдал байна. Гэхдээ та нараас авсан бэлгийг аваад би сэтгэл дүүрэн байна гэж хэлж байна. Тэгээд та нарын бэлэг тань Бурханд таашаагдах тааламжид тахил ба ангилан үнэр юм шүү гэж хэлж байна. Та нарын надад явуулсан тэр бэлэг чинь, тэр тусламж чинь Бурханд таашаагдах тааламжид тахил ангилан үнэртэй өргөл юм байгаа юм шүү гэж хэлж байна. Үнэхээр Паул тусалж байгаа нь Бурханд өргөж байгаа өргөл гэж хэлж шээ. Бурханд шууд өргөсөн өргөл гэж хэлэхгүйгээр та нарын надад өгсөн өргөл чинь үнэндээ болоод надад өгөөд байгаа юм боловч харин энэ бол та нар Бурханд өгж байгаа өргөл шүү. Та нар Бурхандаа өргөж байгаа та нарын сэтгэлийн бэлэг чинь үйлчлэл, үр жимс чинь та нарын сэтгэлийн ангилан үнэртэй дахил чинь тэр чинь та нарын Бурханд хийж байгаа зүйл юм шүү. Та нар надад өгж байгаа гэхдээ үнэндээ та нар Бурханд өгж байгаа биш шүү гэж хэлж байна. Тэгээ бүгд яг үүнтэй холбоотой Иесусийн хэлсэн нэгэн маш чухал зүйлийг цөмөр харъя. Энэ маань Матай 25 дээр байгаа. Бидний Бурхны хүмүүс тусалж байгаа зүйл бэлэг бол эзэнд өргөж байгаа юм. Иесус Матай 25-ын 31 дээрээс Бурхны хүмүүсийн тухай ийм нэгэн зүйлийг хэлсэн байна. 41 дээр үзсэн байна. Шинэ 41.
Матай 25:31-с. Хүний хүү алдраа дуурсан бүх тэнгэр ич нарынхаа хамт ирж өөрийн сүр жавхланд сэнтийдээ задрах болно. За ирээдүйн Бурхны энэ дэлхийн төгсгөлийн цаг, Бурхны шүүлтийн цаг гэж барьж байгаа гэсэн. Тэр бүх үндэснийг өмнөө цуглуулад хончин хонио ямаанаас тусгаарладаг шиг тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад хонио өөрийн баруун талд ямааг зүүн талд байлгана. Тэгээд хаан өөрийн баруун талд байгстад хандан хэлэх нь ингэж хэлж байгаа. Миний эцгээр өрөөнд өгсдөө та нар наашиг ертөнцийн суураас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсавай. Тэгсэн та нар миний хаанчлалд ороорой. Тэнгэрийн хаанчлалын үе та нарын өмнө нээлттэй байна гэж хэлж байна. Учир нь одоо анхаараарай. Намайг өсөж байхад та нар надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн. Намайг хайр хүн байтал өөрч оруулсан. Нүцгэн байхад минь намайг хувцалсан. Өвчтөй байхад минь намайг эргэж байсан. Шоронд байхад минь над руу ирсэн билээ гэж. Тэгтэн зөвхт хүмүүс түүнд "Эзээ, бид хизээ таныг өлсөж байхыг чинь хараад хооллож, цангаж байхыг чинь хараад уух юм өгсөн юм бэ? Хизээ бид таныг харь газрынх байсныг тань хараад өөрж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцалсан юм бэ? Хизээ би таныг өвчтөй байхыг тань хараад эргэж шорон байхыг тань хараад очисон юм бэ гэх болно. Тэгэхэд хаан тэдэнд "Үннээр би танарт хэлье. Та нар эдгээр ахын дүүсийн маань нэгэнд нь тэр байтугай хамгийн дордод нь тэнхүү хандсан бол надад хийсэн хэрэг" гэж хэлнэ. Тэгээд тэр өөрийн зүүн талд байгсад хандан "Харагдагстай надаас зайл. Диавол болоод түүний тэнгэр ич нарт нь бэлтгэсэн мөнх галд ор. Учир нь та нар намайг өсгөж байхад идэх юм өгөөгүй. Цангаж байхад минь уух юм өгөөгүй. Намайг харь газрынх байхад өөрж оруулаагүй. Нүцгэн байхад минь хувцлаагүй. Өвчтөй болоод шорон байхад минь над руу ирээгүй" гэж хэлнэ. Тэд мөн адил "Эзээ, хизээ би таныг өлсөж, цангаж, харь газрын нүцгэн, өвчтөй, шорон байхыг чинь хараад танд үйлчлээгүй юм бэ гэж хэлэх болно. Тэр хариуд нь "Үннээр би танарт хэлье. Та нар эдгээр хүмүүсийн дордод нь ийхүү үйлдээгүй бол надтаж хийгээгүй хэрэг" гэж хэлнэ. Тэд мөнх шийтгэл харин зөвхт хүмүүс нь мөнх аминд орох юмаа гэж айлтлаа. Энд хэд хэдэн чухал зүйлс хэлж байгаа. Өлссөн, цангасан, өвчтөй, нүцгэн, харийн, шорон байсан гэж хэлэхдээ Есүс өөрийг хэлж байгаа. Намайг өлссөн байхад, намайг цангаж байхад, намайг шоронд байхад гэж хэлж байгаа. Есүс өөрийг хэлж байгаа тийм. Гэтэл өөрийн хүнийг хэлээгүй, намайг тийм байхад гэж хэлж байгаа Есүс. Энэ маань юу гэж юм гэхээр бид нар Есүс бидний тэргүүн, бид нар Есүстэй тэгснээр бид нар нэгэн бие болсон гэдэг юм ааж байна. Бид нар Есүсийн бие. Тийм учраас Есүс бүр өөрийгөө тавьж тэдэд хэлж байна. Би тийм байсан. Тэгтэн нөгөө зөвхт хүмүүс нь болохоор Есүсийг өлссөн байна, Есүсийг сангацсан байна, Есүс харь хүнийх юм байна, Есүс нүцгэн байна, Есүс шоронд орсон байна гэж хараагүй. Тэгж танилгүйгээр зүгээр тусалсан, хувцалсан, хоололсон, уух юм өгсөн. Харин нөгөө хараагдсан хүмүүс нь болохоор таныг хизээ бид нар шорон байхыг чинь харсан, таныг хизээ нүцгэн байхыг, таныг хизээ өлссөн байхад цангацсан байхыг бид нар үйлчлээгүй юм бэ гэж хэлж байгаа. Магадгүй тэд нар хэрвээ Есүс байна гэдээ харцсан байсан бол хийх байсан байж магадгүй. Есүс нүцгэн явж байна гэж харцсан бол таньдсан байсан бол туслах байсан байж магадгүй. Есүс зовцсон байна гэдгийг мэдсэн бол туслах бэлэн байсан байж магадгүй. Тэгэд энэ тэр хүмүүсийн хэлж байгаа нэг үг нь таныг ийм хизээ ийм байсан гэж бид нар танд үйлчлээгүй юм бэ гэдэг тэр үйлчлэх гэдэг үгийг хэлж байгаа. Нөгөө зөвхт хүмүүс нь болохоор үйлчлэх гэдэг үгийг хэрэглээгүйгээр таныг тийм байгааг мэдээгүй шүү дээ. Шал өөр хүмүүс л тийм байсан шүү дээ. Тэгээ бид нар туссан шүү дээ гэж хэлж байгаа. Нөгөө энэ хүмүүс нь болохоор үйлчлээгүй юм бэ гэж. Тэгвэл энэ хүмүүс нь болохоор магадгүй хүмүүсийг ялгуулдаг. Тийм хүмүүс байж хаад харин нөгөөдөл нь ерөөсөө хүнийг ялгалгүйгээр
Ойныг зовцсон хүн байна гэж тусалсан. Гэтэл тэр нь хэн байсан бэ гэхээр Есүс байсан. Ойныг хүн өссөн байна гэж тусалсан чинь тэр нь Есүсийн бие, Есүсийн дүү байсан. Есүсийн ахан дүүс байсан байна. Тэгээд бас маш сонирхолтой нь Есүс үнээр би танарт хэлье. Эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь та нарт тусалсан бол надад хийсэн хэрэгээ гэж хэлж байна. Есүс тэр зовцсон, өссөн, нүцгэн, харийн шоронд орсон тэр хүмүүсийг Есүс өөрийнхөө ахан дүүс гэж хэлж байгаа. Тэд нар чинь миний ахан дүүс, миний дүүнэр. Есүс өөрийнхөө гэр бүлийг хэлж байгаа. Тэгвэл миний ахан дүүс та нарт хийсэн бол та нар надад хийсэнтэй адилхан гэж Есүс хэлж байгаа. Хэрвээ миний ахан дүүс та нар хийгээгүй бол надад хийгээгүйтэй адилхан гэж хэлж байгаа. Есүсийн ахан дүүс хийгээгүй бол Есүс хийгээгүй. Есүсийн ахан дүүс хийсэн бол Есүс хийсэнтэй яг адилхан. Тийм учраас Паул энэ хэлж байгаа. Та нарын надад явуулсан тэр бэлэг чинь Бурханд өгж байгаа өргөл юм шүү. Бурханд өгж байгаа ангилуун сайхан үнэртэй өргөл, чин сэтгэлийн Бурхан таалагдах тийм өргөл байгаа шүү гэж хэлж байгаа. Тэгвэл үнэхээр хүн Есүст итгэснээр аврагцснараа Бурханы гэр бүлийн гишүүн болдог. Бурханы гэр бүлийн гишүүн болдог. Бид нар мэдээж хүн болж төрснөөрөө өөрийн эцэг эхтэй, ах дүүстэй, хамаатан садантай байдаг. Энэ бол Бурханаас өгсөн маш онцгой төлөвлөгөө, онцгой боломж, онцгой зүйл. Энэ бол Бурханаас өгсөн зүйл. Тэгвэл итгэгч хүмүүсийн хувьд үүн дээр нэмэгдээд юу орж ирдэг вэ гэхээр бид нар Есүст итгэснээрээ Бурханы гэр бүлд орж ирдэг. Бурхан биднийг өөртөө өргөж авсан гэж хэлдэг. Бүр тэ өнчин хүүхдийг өргөж авч байгаатай адилхан бид нар Бурханы гэр бүлд өргөгдөж авсан хүүхдүүд юм шүү гэж Ром ном нэрдэг. Дээрээс нь бид нар тэр гэр бүлд орж ирснээрээ бас ахан дүүс болдог хоорондоо. Тэр гэр бүлийн онцлог нь юу вэ гэхээр энэ бол мөнхийн гэр бүл. Мөнхөд үргэлжлэх, мөнхөд хамтдаа байх, мөнхөд эзний улсад хамт цагийг өнгөрүүлэх мөнхийн гэр бүл маань. Тэгвэл хэрвээ та өнөөдөр Есүст итгэж байгаа бол Есүсийг эзэн гэж өөрийнхөө аврагч болж хүлээж авсан бол Есүс таны зүрсгэнд оршиж байгаа бол яг тэр адилхан хүмүүстэй та мөнхийн ахан дүүс болсон. Энэ сууж байгаа хүмүүс маань таны ахан дүүс. Таны мөнхийн ахан дүүс. Махан биеийн төрөлхийн тэр ахан дүүлээс арай өргөн утгатай мөнхийн ахан дүүс маань энэ сууж таны аж байна. Айлын тарны харсан. Таны мөнхийн ахан дүүс энэ сууж. Тэгвэл Есүс өөрийнхөө дагалдагч нарыг миний ахан дүүс гэж хэлсэн. Тэгвэл итгэлийн ахан дүүс маань таны миний бас ахан дүүс. Тэгээд Есүс та нарын амьдралаас энэ бид нар саяны энэ зүйлээс юу хийж энэ Матай дээр юу гэж хэлж байгаа гэхээр бид нар хэрвээ үнэхээр Есүс таны эзэн юм бол хэрвээ үнэхээр та Есүст итгэсэн бол таны амьдралаас тэртээ үр жимс гарна. Тэр үр жимс маань юугаар батагдах вэ гэхээр та итгэлийнхээ ахан дүүс тусаж байгаа байдлаас чинь та итгэгч юм байна гэдэг чинь харагдана гэж хэлж байгаа. Тэрнээс биш зөвхөн би сайн үйлс хийснээр нэг өсөндө буян үйлснээр би аврагдж байгаатай биш. Би эзэнд итгээд миний зүрстгэл өөрчлөгдөөд тэр өөрчлөгдсөн үр жимс маань тийм байдлаар харагдах юм а гэдгийг хэлж байгаа. Тэгвэл бас Есүс итгэгч хүмүүс гэр бүлийн гишүүд энэ хайр үр жимс гэдэг бол хоорондоо холбоотой гэдгийг Иохны 15 дээр хэлсэн байна. Цөмөр Иохны 15-ыг харъя. Иохны 15-ийн 8-аас 10. Есүс энэ дээр Есүсийн хайрын дотор байж, Есүсийн дотор байснараа бид нар амьдралаас нь үр жимс гаргах тухай ярьж байгаа. 15-ийн 8-аас 10-ыг харъя. Та нарын их жимс ургууснаар эцэг минь онторшуулгаднаа. Ийхүү та нар миний шавнар байх болно. Эцэг намайг яаж хайрлсан шиг би бас та нарыг хайрлсан. Миний хайр дотор байх тун. Би эцгийнхээ тушаалыг сахиж түүний хайр дотор байдгийн адил та нар миний тушаалыг сахивал миний хайр дотор байх болно.
бид нар амьдралаасаа хэрэг үр жим сургуулна тэр хэмжээгээр бурхан алдаршна гэж хэлж байна. Тэгвэл тэр хэмжээгээр бид нар бас би Христийн дагалдагч юм а гэдгээ харуулж байгаа гэсэн. Бидний амьдралын үр жимс Бурхны хайр, Бурхныг алдаршуулах хувьд маань ингээ хоорондоо холбоотой. Тэгвэл Христийн хайр дотор байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Христэс намайг хайрлаж байгаа тэр хайрыг би хүлээж авна. Хайрыг нь би хүлээж авна. Дараа нь тэр хүлээж авсан хайраа бусдад өгнө гэсэн. Бурхнаас ирж байгаа хайрыг хүлээж авна. Тэр хайраа бусдад би зэрэгэлдэх итгэлийн ахын дүүстэй. Бас итгэлийн биш ч гэсэн ахын дүүс бас өөр хүмүүс тэр хайрыг харуулна гэсэн. Тэгснээрээ бид нар Бурхныг алдаршуулж байгаа юм. Тэгснээрээ Бурхан алдаршаад бид нар бас өөрийнхөө дагалдагч Христийн дагалдагч гэдгээ бид нар баталж харуулж байгаа юм. Тэгвэл үнэхээр итгэлийн ахын дүүс гэдэг энэ нэг онцгой гэр бүл дотор биднийг Бурхан оруулж өгсөн. Энэ итгэлийн гэр бүл, итгэлийн ахын дүүс тэгвэл бие биенээ туслах нь нэг талаасаа биднэрт өгсөн онцгой үүрэг. Хэрвээ хэн нэгэн маань зовж байвал, хэн нэгэн маань хэцүү байвал туслах нь бидний үүрэг. Нөгөө талаасаа энэ бас бидний онцгой эрх. Яагаад гэвэл бид нар нэг гэр бүлээ болсон учраас энэ маань би туслах эрхтэй. Би туслах эрхтэй хүн. Одоо жишээлбэл ахын дүүсийн хоорондоо байж хахад нэг гэр бүлийн хүүхдээ нэгэнд нь нэгэн болоход үүрэг гэлтгүүгээр сэтгэлээрээ тусалдагтай адилхан. Тэгвэл биднийг Бурхан нэг гэр бүл болгож итгэлийн ахын дүүс болгосон учраас нэг нэгэндээ туслах нь бидний давуу эрх маань. Үүрэг мөн бас түүнээс шийдвэр давуу эрх. Би тэг эрхтэй, туслах эрхтэй. Би чам туслах эрхтэй хүн гэж. Тэгээ нэгэндээ жовж ивэл нэгэндээ хэцүү байв. Би чам туслах эрхтэй гэд нөгөө талын ч гэсэн баярлалаа гэж хүлээж авах хэрэгтэй гэсэн. Тэгвэл бид нар практик амьдрал дээр яаж бие биенээ хайрлаж бие бинийгээ тусал дэмжиж болох вэ? Бие биенээ бид нар уцаар ярьж болох юм. Бие бинийгээ те за чи яаж ин ажил төрөл чинь сайн уу, би чинь сайн уу? Уцаар биентэйгээ ярьж болно. За одоо орчин үед бид нар гар утсаар мессеж явуулж болно. Эсвэл имэйл бичиж болно. Дээрээс нь бид нар эсвэл захиагаар захиа бичиж болно. Шуудан хийгээд дээрээс нь бас бид нар гэрээр нь очиж болно. Хэрэгтэй юмар нь тусалж болно. Эсвэл гэр бүлтэй хүүхдтэй хүн байв те. Би хэдэн цаг хүүхдээ чи хараад игээ. Тэр хооронд чи дуртай юм хий. Тэр хооронд та гадуур явдаг юм ажлуудаа амжуулаарай ч гэдэг юм уу те. Хүүхдээ чи би харж өгье. Эсвэл тэгж тусалж өгье гэдэг. Практик байдлаар бид нар тусалж болно. Тэгвэл эсвэл ихнэр нөхөртэй хүмүүс байл те. Би тэр орны чинь ажиллаж ин тэгээд хоёулаа нэг сайхан цаг гаргачих гэдэг. Яг тэгвэл үнэхээр бас бид нар тэгвэл өнөөдөр практик байдлаар яаж биеиндээ тусалж болох вэ гэдгийг та хараарай. Итгэлийн ахын дүүс гэдэг бол үнэхээр онцгой гэр бүл шүү. Итгэлийн ахын дүүс гэдэг энэ онцгой эрх бас онцгой үүргийг Бурхан биднэрт өгсөн. За тэгээ бүгдээрээ одоо Филиппой руу болцоод орчие. Паулын захидлынхаа төгсгөл рүү ингэж хэлж байгаа. Би та нарыг авсан бэлгэнд маш их баярлалаа. Та нар энэ тусламжаа ингэж бодит байдлаар бүр нэг гишүүнээ над руу явуулаад тэр 9 гишүүн чинь бүр амиа алах дээрээ тулаад өвчин тусаад тэгээ би та нар руу буцаагаад явуулж байна гэж хэлэхдээ Паул 19 дугаар эшлэлээр ингэж хэлсэн. Миний Бурхан өөрийн алдрах баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр тань хангана. Миний Бурхан өөрийн алдрах баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана гэж хэлж байна. Хэрэгтэй бүхнээр чинь. Түрүүний миний хэлснээр та нарын хүссэн машины чинь хүссэн үнэтэй мөнгө машины чинь өгнө гэж хэлээгүй. Харин хэрэгтэй бүхнээр чинь, хэрэгцээтэй бүхнээр чинь Бурхан хангана. Тэгэхдээ энэ маань Филиппойчууд өөрсдөө илбэг дэлбэг байгаадаа биш. Бас л хэцүүхэн тарчигхан байгаа. Гэтэл тэгвэл та нар тийм байдлаасаа хүртэл надад тусламж явуулсантай адилхан тэгвэл та нарын хэрэгцээг буцаагаад бас найдвартайгаар хангана гэдгийг хэлж байна. Тэгвэл өнөөдөр бид нэр
бидний амьдрал янз бүрийн хэрэгцээ байгаа. Гэхдээ бидний бүхий л хэрэгцээг бурхан ямар ч байсан найдвартайгаар хангана. Тэр хэрэгцээ мөн болов бурхан хангана. Гэхдээ тэр хэрэгцээг хангахтаа бурхан янз бүрийн арга зам хэрэглэнэ. Тэр арга замын нэг нь маш том нь гэвэл одоо бидний ажил хөдөлмөрийн орлого байна. Бид нар ажил хөдөлмөр хийн, цалин орлого болно. Тэрүүгээрээ бид нар тодорхой хэмжээний хэрэгцээг хангана. Зарим хэрэгцээг бид нар тийм байдлаар хангаж чадахгүй. Сэтгэл санааны хэрэгцээ. Тэгвэл тэр хэрэгцээг бурхан яаж хангадаг вэ гэвэл Христийн энэ итгэлийн ахын дүүс гэдэг гэр бүлээр дамжуулж хангана. Танд сэтгэлийн дэмжлэг, танд мөнгөөр үнэлэгдэж чадахгүй зүйлсийг энэ итгэлийн гэр бүл тэр хэрэгцээг чадах гэж байна. Тэгвэл итгэлийн гэр бүл танд заавал тэгэж мөнгөн хэлбэрээр ч юм уу материалын хэлбэрээр туслаж чаддаг юм аа гэхэд чадах байдлаараа тань сэтгэлээрээ туслана. Та тэр тусламжийг нь бас авах бэлэн нээлттэй байгаарай. Тэгээд бид нар үнэхээр яг тэр итгэлийн гэр бүл ингэж хоорондоо бие биендээ тусалж өөрийнхөө амьдралын үр жимсээрээ бид нар хайраа харуулад Бурхныг алдаршуулж явах юм бол дараагийн ишлэлээр хэлсний дагуу бидний Бурхан эцэгт алдар нь үеийн үед байх болтугай гэж байна. Тэгвэл Бурхан яаж алдарших вэ? Бурхан бидний Бурхан эцэгт алдар нь байх болтугай гэдэг нь яаж алдарт орчих вэ гэж түрүү хэллээ. Иохан 15 дээр бидний амьдралаас үр жимс гарснараа бид нар Бурхныг алдаршуулна гэсэн. Тэгвэл итгэлийн гэр бүл энэ итгэлийн ахын дүүс бид нар бие биендээ бодит байдлаар тусалснараа бие биендээ хайраа харуулснараа Бурхан алдаршина. Тэгснээр Бурханд бүх алдар нь бичнэ. Тэгээд цааш нь 21-ээс 23 дахь эшлэлдээ Захиага Паул ингэж дуусгаж байна. Христ Есүс доторх ариун хүн бүрд минь түргээрээ. Надтай хамт байгаа бүх ах トゥ нарт та нарт минь түргэж байна. Бүх ариун хүн ялангуяа Цэзрийн